Монгол Ардын хувьсгал намын сонгуулийн төв штабаас үзүүлж байна. Монгол Ардын хувьсгалт нам нь улсын их хурл суудалтай 3 намын нэг бөгөөд үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуульд оролцож байна. Монгол Ардын хувьсгалт намаас Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд сайн хүүгийн Ганбаатарыг дэвшүүллээ. Энэ сонгуульд улс орныхон эрх ашиг ард түмнийхэн төлөө тууштай тэмцэгч Босоо хэмээх Ганбаатарыг дэвшүүлж байгаагаар онцлог юм. Энэ утгаараа Монгол Ардын хувьсгалт нам нь намынхан эрх мэдэл нөлөө бүхий зүтгэлтнүүдийг нэр дэвшүүлэхийг чухалчлаагүй. Их орон ард түмнийхэн төлөө тэмцэгч сайн хүүгийн Ганбаатарыг дэвшүүлж байгаа нь ард түмний төлөө тусгаар тогтнол, шудраг ёс, эв нэгдлийг дээдэлсэн улс төрийн хүчин болохоо батлан харуулж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч сайн хүүгийн Ганбаатар. Монгол Ардын хувьсгалт намын нийт гишүүд дэмжигчтэйгээ хамт ард түмэнтэйгээ хамт энэ сонгуульд бид нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байгаа юм бэ гэж хүн асуув, шууд хэлье. Манангийн дарангуйлыг Монгол оронд хазаарлана. Бидний сонгуудыг хаширмал өгч байгаа. Бидний өрсөлдөгчсөн энэ сонгуудыг хаширмал өгч байгаа. Бид Монголоо босгохын тулд хаширмал өгч байгаа. Тэд Монголыг одоогоор хамралтай байж өөрсдөө тэр дундаас нь хожихын тулд их хаширмал өгч байгаа. Тийм учраас тэд биднээс ард түмнээс айж байна. Надаас айж байна. Ганбаатараас айж байна. Тэд өнөөдөр ард түмнээс уучлалт гуйхаар сонгуулийг хийсэн. Хариуцлагагүй ард түмний боддоггүй төр засагдаж, эрх мэдэл мөнгө хоёр холилдож, төрийн үйл ажиллагааны гажуудлыг бий болгож байна. Манангийн тогтолцооны эсрэг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул өөр гарц байна. Бидэнд итэг гисэн уриатайгаар ард түмэнтэйгээ хамтран энэ сонгуульд оролцож байна. Монгол Ардын хувьсгалт нам ард түмэнтэйгээ хамт Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна. Монголын ард түмэн мөн хөх сэлмэг тэнгэрийнхээ доор амьдран түнэр харанхуй манан амьлна. Мананд бид дарлуулж гүйцлээ шүү дээ. Манангийн эрхийг яаж хазаарлах вэ гэж хүн асуудаг. Жирийн ажилчин хүмүүсийн төлөөлөл байгуулсан үйлдвэрчний хөвлийг хүчрхэгжүүлнэ. Эзэдийн холбоо, худалдаа ажилтны танхим, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагыг хүчрхэгжүүлнэ. Тэгснээрээ засгийн газрыг эрх мэдэл дарангуйлын хазаарлна. Улсын их хурлын энэ барьцаалагдсан улсын их хурлыг бас хазаарлна. Сайхан амьдрах боломжийн төлөө бид зүтгэж байгаа болохоос биш. Нэм 30хан гэр бүлийн хагартлаа баяжих боломжийн төлөө бид зүтгээгүй. Бид ялна. Ягаад гэвэл бидний талд ард түмэн байгаа. Өнөөдөр нэг өөр сонгуул хийж үзье л да. Хэн илүү мөнгөтэй нь ялдгаа болиё л доо. Хэн илүү зүрх сэтгэлтэй, хэн илүү төлөвлөгөөтэй, хэн илүү баримтлалтай вэ гэдгээрээ ялъя л да. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшигч сайн хүүгийн Ганбаатар. Залуучууд бид нар Монгол улсын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сайн хүүгийн Ганбаатарыг дэмжиж ажиллана. Яагаад гэвэл сайн хүүгийн Ганбаатар бол ард түмний дундаас гарсан жинхэнэ монгол хүн учраас сайн хүүгийн Ганбаатарыг дэмжих болно. Залуучуудынхаа төлөө Монгол улсын шудраг үнний төлөө хамтдаа зүтгэе гэж хэлмээр байна. Монгол залуучуудыгаа энэ сонгуул дээр штэ сайн хүүгийн Ганбаатарыг дэмжээрэй гэж уриалан дуудаж байна. Залуучуудаа урагшаа амжилт бидний гарт. Манан арилж улс төрийн тэнгэрт нар мандан. Ард иргэд маань өнөөдөр гундуухан байгаа. Ядруу байгаа. Хандив гуухтаач би өнөөдөр санаа зовж байгаа хэдийч өөр би хэн тандах юм бэ? За ядаа. Миний бие сайн хүү огтой Ганбаатар гэж хүн байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж
хандвийн аянаа эхлүүлж байна. За тавлаг байна. Сайхан зөвчөө. За та бүхнийхээ дэмжлэгэнд одоо зүтгэнэ. Өнөөдрийн орлогын дээд баг гэж хэлээ болоорой 58 төгрөг. өөр гарц байна. Бидэнд битээ Санхүүгийн Ганбаатар. Шин сэтгэлээсээ явж байхад ард түмэн маань өргөж дэмнэж элгэндээ нааж хамгаалсаар байгаад Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвших хэмжээнд хүрлээ. Сонгуулийн кампанит ажил эхлээгөө ч гэсэндээ хандвийн аян эхэлж байна. Өнөөдөр ингэж уулзаж хандвийн гоохтой би баяртай байна. Учир нь гэвэл би та нараасаа хандив гоох нүүртэй. Манангийнхан бол та нараас юу хандив гоох нүүртэй хэл. Дээрэмцнээ буцааж өгч уучлалт гоох учиртай. Тэр том олигарх, тэр том бүлэглэл, тэр том мөнгөний өдөөс өнөөдөр ханцууга шамлаад ард түмнээсээ үнэн сэтгэлийнхээ үгийг хэлээд уйлгаан гоогаад хандиваас өглөөлөх гэж байгаа ийм хүн Монголын ард түмний ерөнхийлөгч байх ёстой. За баярлалаа та нарт. Ингээд анхны наран туул дээр хандив өргөж байгаа. Та нар бас дүрм журамтай бичиж авна. Арван жил явж ирсэн. Дандаа ярьж байсан ажлаар би хий. Тэгэхгүй өнөөдөр гинт босч ирээд ухаантай царайлаад би яриаггүй. Энэ бол миний амьдрал зөвхөн тэрэгэн дээр л байна. Энэ тэрэгэн дээрээс би зөвхөн аргэрээ амьдралаа гэж. Монгол ард түмэн гэж ийм улс байдгийг гэдгийг дэлхийн давцанд гаргаасаа гэсэнгээ би. Гэтэл энэ миний өнөөдрийн орлогын дээд баг гэж хэлээ болоорой 58 төгрөг. Ястай баярлалаа. За баярлалаа. Өөрийнхөө тэтгэврээс 10,000 төгрөг хандуулнаа. Таныг улс их орногоо удирдан зохион байгуулагч болоосай гараасай л гэж хүсэж байна. Араа гитэрхий. Эдснийх нь зол, эдүүлснийх нь хойх болоод өнгөрч байна. Ард түмнийхэн төлөө төрөөжигээ хийжсэн шиг ариун их амжилт гаргаж ажилласаа гэж хүсэж байна. Амжилт хүсье. За их орногоо төлөө зүтгээрэй. Би та нарт шулуух байлаа. Монгол орн тэр чигээрээ айц дарагдцаа. Тийм биз дээ. Та нар маань одоо ингээд одоо бас хамаагүй их зураг авахгүй байх нь зөв шүү дээ. Ягаад гэвэл маргааш нь дарамтлуулна. Зур тэр чигээрээ айц. Та нар хардаа үннийг хэлсний төлөө гүтгүүлэн дарамжлуулан шоронд орно. Тэгэхэд гадрын 8 хийсэн, спиртийн 8 хийсэн хүмүүс шоронд орохгүй. Ийм л гунигтай нийгэмд бид үнний төлөө сөрж зүтгэж байна. Бити аа. Юунаас бити аа. Одоо тэмцэх цаг болсон. Олон жирийн бизнес эрхлэгч хөдөлмөрчин ард иргэдээс би хандив гойно. Үнний үр утганы 92 багддаггүй. Монголын ард түмний үнний төлөө сэтгэл бүгд нийлж байж түнэр харанхуй манан арилга нь Монгол орн нар мандна. Хэдүүлээ улс төр эдийн засгийн мөн хөх цэлмэг тэнгэрийн дор амьдрий л да. өөр гарц байна. Бидэнд битээ Санхүүгийн Ганбаатар. Дүр эсгсэн хуурамч ардчлалын хормын дор нөвдөж байгаа манан хэмээх хойволдож баяжсан эмч бүлэглэлийг энэ удаагийн сонголтоор их түүхийн хуудаснаа тэмдэглэн орхиж улсынхаа ерөнхийлөгчөөр Монгол ардын онцгой намаас нэр дэвшигч Санхүүгийн Ганбаатар таныг Монгол улсын иргэн бүр сонгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Сайн улс дэлгэрэх болтугай. Үнэхээр Монгол орн их оронтойгоо үлдэх үгүй гэдэг ийм түүхэн сонгуул шүү. Тэгэхээр та бид хамтдаа урагшаа ялтын төлөө тэмүүлэх ёстой. Өнөөдөр 21-р зууны эхлэлдэр Чингисийн Монгол улс ямар болчих вэ? Хаашаа явчих вэ? Хаана ирчих вэ? Цаашаага хувь заяа нь яах вэ гэдэг асуудал сонгуулиас сонгуул дамжин яригдж байна. Энэ хямрал байдал эндүү удаан үргэлжилж байна. Энэ хямрал байдал бол зүгээр нэг хоёр хүнийг солиод дуусахгүй юм байна. Бүгд тогтолцоог өөрчилж байж энэ хямрал байдлаас бид гарах юм байна гэдгийг та бид ойлгосон учраас Эрдэнэтийн хаан санаа удыг оролцуулж байгаа шинэ үндсэн хуулийн төслийг
боловсруулсан. Яг өнөөдөр нийгмийн хүмүүс Монгол улсын хамгийн гол дайсан бол хариуцлагагүй төл засаг гэж бид хэлэхэд буруугүй. Өөр гарц байна. Бидэнд битэг Санхүүгийн Ганбаатар. Монгол орныг аврах ганцхан гол арга хэмжээ бол гол аргачлал хүчрхэг мал аж ахуй юм аа. Мал аж ахуйн салбараа бид хүчрхэг болгож яаж Монгол орон тусгай батлуулаад баталгаажуулах. Намайг сонгуульд оролцуулаагүй хүмүүс Монгол ардын хувьсгалаар энэ хоёрыг сонгоё гэж бодож ирсэн бүх монголчууд Ганбаатарыг сонгоорой гэж хэлж байгаамаа. Ийхүү Монгол ардын хувьсгал намаас Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч Санхүүгийн Ганбаатар нь сонгуулийн хорооноос албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг гардан Монгол улсын сонгуулийн хуулийн хүрээнд хандивын аянаа эхлүүлж Монгол улсын 21 аймаг 331 сум нийслэлийн 9 дүүргийнхэн ард иргэд Монгол ардын хувьсгал намын гишүүд дэмжигчдийн захиас даалгаврыг өөрчлөн сурталчилгааныхан ажлыг эхлүүллээ. Энэ төрийн далбаа энэ ард түмний төлөө хийсч байна гэж. Дээр нь байгаа ноёдыг дийлий гэв чадал байна. Дийлээд нэг унгаах юм бол дээдийн жаргал ард түмэнд нэрнэ гэж би хэлчихсэн юм аа. Алтаар гялбаалах газар шороо. Амны үнэтэй ширхэг чулуу. Ассан галтай мөнхийн голомт. Ави мөртэй дэлхий. Ахмад уймэн алтан намарын хамгаалсан амгалан дэлгэр нутгаан. Аавын хүү алдран дурсгсан аштын заяа төрлөх нутгаан. Тусгаар тогтно туг сүлд үнэн түшиж хувь тавилан Монголын ард түмэнд байна. Ийм учраас 21-р зууны дөрөөн дээр хотол түмнийхэн түшиг дээр холбоо тамдуудынхаа дэмжлэгтэйгээр хойч залуугийн оюун ухаан мэддэг чадвар дээр түшиглэн улс их орноо хөгжүүлэх хүндэт бөгөөд хариуцлагатай үүрэг та бид бүхэнд оногджээ. Монголын нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг Монголын нам бусын иргэдийн нэгдсэн холбооны зүгээс нэр дэвшигч Санхүүгийн Ганбаатарыг Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэхэд итгэлтэй байгаамаа. Ганбаатарын хувьд бол Монголын ард түмний төлөөлөл болж чаднаа. Монголын ард түмний ерөнхийлөгч болсон ч гэсэн үндэсний эрх ашигын төлөө тууштай тэмцсэн гэдгийг бол бид нар итгэж байна. Бидаа нэр дэвшиж байхдаа хүртэл оюутлагын асуудлыг бол хөндөж тавьж өнөөдөр тухайн үед ганцтай чинь ганцаардахгүй гэдгээр өнөөдөр үзэл бодолтой үнэнч байсаар байгаа. Өнөөдөр бол ерөнхийлөгчийн сонголт дэвшиж байна. Улсын хурал сууж байхдаа бол одоо Монгол орноо гэсэн, Монгол орныхоо баялагийг гэсэн, Монгол хүнээ гэсэн одоо тэмцлэлүүдийг хийж исэн. Ийм учраас бол тэр хүнийг үл жинхэнэ Монгол эх оронч үзэлтэй гэж хүн гэж үзэж байгаа. Миний хувьд болохоор бүгдээр энэ Ганбаатарыгаа эх орон ард түмэн үр хүүхэд бидний төлөө тэмцэж байгаа үүднээс нь Ганбаатарыгаа дэмжиж Ганбаатарыгаа Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч болохын төлөө бүгдээрээ шударгын ялтын төлөө тэмцэцгээе ард түмэн. Өөр гарц байна. Бидэнд битэг Санхүүгийн Ганбаатар. Бид цөхөрч байна. Туйлдж байна. Өдрөөс өдөрт амьдрал сайжрандаа болондоо гэсэн итгэл найдвар тээсэр. Бид амьдарсаар л. Баялаг урсаар л бид цөхөрсөөр л. Туйлдж байна бид. Ядарч байна бид. Зах дээр гудамжинд олон хүмүүстэй, олон иргэдтэй уулзлаа. Уулзсан бүх хүмүүс хоорондоо ярилцсан юм шиг нэг л зүйлийг хэлж байна. Сайхан амьдруулж өгөөч ээ, туслаач ээ гэж тэр цөхөрсөн гуйлтыг сонсоод өөрийн эрэхгүй зүрх шимширч байсан. Бид бүгдээрээ ярилцсан. Эх орондоо ингэж амьдарч байна гэдэгт миний сэтгэл элэгмэн өмөрсөн. Бид бүгдээрээ ирээдүйн тухай, хамтдаа Монголоо босгох тухай ярилцсан. Ард түмнийхээ эдийн засгийг босгоод гээгдсэн инээмсэглэлийг дахин эргүүлж авчрах болно. Бид хамтдаа сайхан амьдралд хүрнэ. Өөр гарц байна. Бидэнд битэг Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол ардын хувьсгалд намаас нэр дэвшигч Санхүүгийн Ганбаатар